За сайн байцгаана уу та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нар өнөөдөр Secret to Success podcast-ийн ээлж дугаараар хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Амар Мэндийг урьж оролцуулах гэж байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. За та бүхэнд бас энэ цаг мөчийн мэндийг хүргэе. За тэгэхээр бид хоёрын өнөөдрийн ярих сэдэв маань хошооны талаар байгаа. Ер нь хошооны ач холбогдол үеийн компанитай харьцуулахад юугаараа давуу талтай хошоо мөн гишүүдээсээ гадна бас байгаль орчин нийгэмд бас өөр ямар эерэг нөлөөтэй байх талаар ярих юм аа. За тэгэхээр ярианыхаа эхэл та хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын талаар товч мэдээлэл өгөөч. Хизээ байгууллагадлаа ямар чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар. За хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага яг улсын бүртгэлд бол 2008 онд бүртгүүлсэн юм дотоодын төрийн бас байгууллага байгаа. Гэхдээ их сурвалж нь бол 2001 оноос гэр санаачлага гэх төсөл Монгол орондоо яршгүй хэрэгжижсэн юм төслөөс эхэлтэй. Тэгээд тухайн төсөл дээр ажиллаж исэн зөвлөхүүд нь тэр төслийн хүрээнд хийж исэн одоо иргэдийн амжиргааг дэмжих, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, гарааны бизнесийг хөгжүүлэхийн чиглэлийн одоо туршлагаа төрийн бас байгууллага хэлбэрээр үйлчлүүлье гэсэн юм сонголтын дээр одоо дотоодын төрийн бас байгууллага болж байгуулагдаад тэрнээс хойш өөрийнхөө үйл ажиллагааг одоо санхүүжүүлэх зарчмаар ажиллаж байна. Тэрнээс гадна дотоодын болон олон улсын донорууд уул уурхайн компаниудтай хамтраад жижиг дунд бизнесүүдийг хөгжүүлэх, гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, одоо хоршоод төрийн бас байгууллагуудыг хөгжүүлэх юм ажлуудыг бол хийж явж байгаа хамт олон байгаа. Тэгэхээр ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг вэ? Бидний мэдж байгаагаар бол BEST хөтөлбөр гэдэг USAID-ийн санхүүжилттэй одоо 5 жилийн хөтөлбөр явж байгаасан тийм манайх бас Eco National компани маань тэнд байгаль орчны зөвлөхөөр ажилладаг. Тэр нь болохоор стартап төслүүдэд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж гэх юм уу? Тийм грант өгдөг юм байдаг тэтгэлэг. Тэгэхээр энэ хөтөлбөр болон бус хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгөөч. Хөгжлийн шийдэл яг одоогийн байдлаар бол идэвхтэй үйл ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүд гэх юм бол нэгдүгээрт мэдээж хэрэг хамгийн том нь цар хүрээтэй нь бол Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй BEST гэх хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөр орон нутагт 12 аймгийн төв дээр офистой, Улаанбаатар хотод бас офистой ингээд 13 офистойгоор үйл ажиллагаа явуулж байна. За хөгжлийн шийдэл одоогийн байдлаар бол бүх төсөл хөтөлбөрүүд маань нийлээд нэг 70 гаруй хүмүүс ажиллаж байгаа. За тэгээд BEST хөтөлбөр нь болохоор нийт 5 зорилттой. Нэгд нь жижиг дунд бизнесүүдэд одоо зээл санхүүжилт болоход нь туслах, зээлийн зуучлал гэсэн юм үйлчилгээ үзүүлж байна. Хоёрт нь жижиг дунд бизнесүүдийн компани засаглал, менежментийг сайжруулах, зөвлөгөө, сургалтууд, уулзалтууд хийж байна. За гуравдугаар ажил нь бол бизнесийн одоо холбоод бизнесүүдийг нэгтгэсэн юм төрийн бас байгууллагуудын хөгжлийн үйлчилгээ. Дээрээс нь төрөөс жижиг дунд бизнесүүдтэй холбоотой явуулж байгаа төрөл бүрийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Эннийхээ хүрээнд бид нар магадгүй жидүү сангийн үйл ажиллагаанд одоо нэмжлэг үзүүлдэг ч юм уу ийм бас хийдэг. За тэр BEST хөтөлбөрийн 4 дахь зорилт нь болохоор судалгаанууд байдаг. Тэр нь болохоор юу вэ гэхээр ер нь бол ингээ Монголд компаниуд одоо томоохон компаниуд бол өөртөө хэрэгтэй судалгаа хийгээд өөрөө үр дүнгийн ашиглаа явуулдаг. Жижиг дунд бизнесүүд болохоор ер нь бол судалгаагүйгээр бизнес хийдэг. Тэгээ энэ орон зай дээр нь бол бид нар ажиллаад BEST хөтөлбөр өөрийнхөө зардлаар судалгаануудыг хийгээд судалгааныхаа үр дүнг олон нийтэд нээлттэй тавьдаг. Тэгээ хэрвээ жижиг дунд бизнесүүд тухайн салбар бизнесийн орчны нөхцөл байдал ямар байгаа вэ гэж мэдхийг хүсвэл манай судалгаануудтай бас танилцах боломжтой. Танай вебсайтаас ороод авчих уу? Тийм, хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын вебсайт дээр байгаа. Хамгийн сүүлд ихэд одоо жижиг дунд бизнесийн өрсөлдөх чадварын судалгаа гэж хийгээд нээлттэй ил тод тавьсан байх жишээтэй. За тэгээд BEST хөтөлбөрийн үндсэн 5 зорилтын 5 дахь нь болохоор яг орон нутгийн салбарууд дээр бид нар жил болгон нэг аймаг дээр 4 бизнест нэгэнд нь 10 сая хүртэл төгрөгийн дүнтэй тэтгэлэг олгодог. Шинээр санаа оноо гаргаж байгаа тухайн орон нутагта хэрэгтэй санаачлал гаргаж байгаа бизнесүүдийг бол дэмжиж буцалтгүй юм дэмжлэг үзүүлдэг байгаа гэсэн. Ийм 5 зорилттой юм төсөл явж байгаа. 2020 оноос 24 оныг дуустал ингээд 5 жил яваад дуусна. Энэ жилийн 9 сарын 30-нд манай офсууд хаагдах хүртэл манай офс байгаа 12 аймаг Улаанбаатар хотын жижиг дунд бизнес эрхлэгчдэд үе даалга нээлттэй байгаа. За офс байгаа салбарууд гэх юм бол Дархан, Эрдэнэт, Сэлэнг, одоо Ховд, Дорнод, Хинти, Өвөр хангай, Баян хонгор, Дорнговь, Өмнөговь гэд баг 12 болж байна. За та бүхэн бол хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын вебсайтаар ороод үзэж болно. Улаанбаатар хотод бол Даунтаун офис гэдэг одоо Blue Sky-гийн ард талд Сүхбаатарын талбай уртхан талд манай офис байгаа. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдийн дээр очиод төрөл бүрийн сургалт, уулзалтанд хамрагдаж дээрээс нь зөвлөгөө авах юм боломжтой байгаа. Товчхондоо бол одоо Америкчуудын санхүүжилтээр
цалин авчаад жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөө ажиллах тийм үүрэгтэй болчихсон хүмүүс тэнд сууж байгаа гэсэн. Тэгэхээр энийг бол Монголын жижиг дунд бизнес эрхлэгчид бол хангалттай ашиглах хэрэгтэй. Тэр хүмүүсийг бол завгүй байлгах хэрэгтэй л гэсэн. За дараа нь манайхаас явж байгаа өөр нэг төсөл бол Европын холбооны одоо санхүүжилттэй ногоон эдийн засгийн шилжилт гэх төсөл байгаа. Энэ төслийг бол бид нар People in Need, Caritas Czech, за доктортой санхүүжилтийн холбоо гэсэн байгууллагатай хамтраад хэрэгжүүлж байгаа. Энэний хүрээнд бол жижиг дунд бизнес эрхлэгчдийг бүтээгдэхүүн үйлчлэгийн дээрээ ногоон шошго буюу өөрийнхөө одоо зарагдж байгаа бүтээгдэхүүн болгоныг байгаль дээлтэй гэдгийг нотлох тийм одоо дүрм журм тэрийг илэрхийлэх шошготой болоод тэгээд тэр ногоон буюу байгаль дээлтэй эрэг үр дүнгээ одоо бусдад хөдөлтөх гэх үү те тэрнийхээ үр дүнгээс өөртөө санхүүжилт олж авах ийм боломжийг бүрдүүлэх зорилготой төсөл явж байгаа. Энэ нь болохоор Улаанбаатар хотод офистой дээрээс нь Сэлэнг Эрдэнэтэд офистой үйл ажиллагаа явуулж байгаа. Бас одоо жижиг дунд бизнес эрхлэгчид өг таалга нээлттэй төрөл бүрийн сургалтууд явж байна. Тойрог эдийн засгийн зарчмуудыг бизнестэй яаж нэвтрүүлэх үү? Тэгснээр яаж зардлаа бууруулах үү? Дээрээс нь яаж шинэ санаа оноо бизнестэй хэрэгжүүлэх үү? Хамгийн чухал нь гэвэл өөрийнхөө бизнес дээр гарч байгаа тэр байгаль дээлтэй эрэг үр дүнг одоо санхүүжилт олж авах, бүтээгдэхүүнээ борлуулах ийм боломжтойгоор яаж ашиглах вэ гэдэг ийм арга замуудыг бол заадаг ийм төсөл байгаа. За дараагийн нэг явж байгаа төсөл нь бол аялал жуулчлалын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих ийм төслийг бид нар Аярим гэх төрөмсөө болгохтой болон одоо аялал жуулчлалын яамтай хамтраад хэрэгжүүлж байгаа. За энэ төслийн хүрээнд бол аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 10 эмэгтэй бизнес эрхлэгчид нэгэнд нь 10,000 еврогийн уцалтгүй тусламж олгоно. Энэгээр бол тухайн бизнес эрхлэгчид бас байгаль дээлтэй шийдлийг бизнестэй нэвтрүүлэх ёстой. Ийм төсөл явж байгаа. Ерөнхийдөө дуусах шатанд явж байна. За дээрэс нь бол бид нар орон нутгийн ялангуяа хөдөөгийн хөгжлийн чиглэлээр бол уул уурхайн компаниудтай бас нэлээд ажилладаг. Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийнхаа иргэдийн амжиргааг дэмжих, бизнесийн сайжруулах ажил хийвэл бид нартай хамтарч ажиллах боломжтой. За хамгийн тод жишээ нь бол бид нар 18 оноос хойш оюутлага компанитай орон нутгийн хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих хөтөлбөр гэдэг хөтөлбөрийг бол Хамбогдсон болон Өмнөг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байна. За энэ ажлынхаа хүрээнд бол бид нар орон нутгийн малчид иргэд маань нийлээд бизнес байгуулад бизнес нь оршоогоор юм уу компани хэлбэрээр зохион байгуулалтанд ороод тухайн орон нутгийнхаа уул уурхайн компаниуд ханган нийлүүлэлт хийх орон нутгтаа гарч ирсэн бизнесийн боломжуудыг ашиглах чиглэлээр ажиллаж байна. Дээрээс нь яг энэ төслийн хүрээнд бид нарыг туршсан одоо хамгийн сонирхолтой зүйл гэвэл Монгол улсад одоо Хамбогд сумын малчид анх удаа сумын бүх малчид нийлээд өөрийн гэсэн махны үйлдвэртэй болох гэж байгаа гэсэн үг. Өмнө нь одоо Монголд бол нэг 50-аад махны үйлдвэр байсан. Тэгээд эднээс тэр үйлдвэрүүд алийг ч гэсэн одоо малчид эзэмшиж байгаагүй. Хин нэгэн бизнесмен эзэмшижсэн. За өнөөдөр тэгвэл Монголд бараг анх удаа нэг сумын малчид нийлээд өөрийн гэсэн үйлдвэртэй болж байна гэсэн үг. За тэгээд эндээс бол ямар давуу тал гарч ирнэ гэдэг одоо бид нар тооцоо хийж үзэхэд бол нэг сумын одоо малчид нийлээд жилдээ дунджаар 10 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зах зээл нийлүүлэлт юм байна. Одоо мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур гэдэг. Нэг сумын хэмжээ. Тий, нэг сум ерөөсө хамгийн бага 10 тэрбум, 15 6 тэрбум болж байна. Тэгэнгүүт энэ орлогоос яг малчдын гар дээр үлдэж байгаа орлого нь энэ. Гэтэл бодит байдал дээр тэр малчдын зах зээл дээр нийлүүлж байгаа одоо нэг сая килограмм мах зарж илээ гэхэд тэрний малчдын гар дээр орж ирж байгаа мөнгө нь одоо 5 6 тэрбум байхад тэр сая килограмм махыг Улаанбаатар хотын зах зээлийн аншаар бодохоор 10 тэрбум, 15 тэрбум төгрөг болоод байдаг. Тэгээ үлдсэн мөнгө нь хаашаа алга болчихвоо гэхээр ингээд тодорхой одоо өөр газрууд руу ингээд шингэчээд байгаа. За малчид өөрөө ингээд үйлдвэртэй болсноор ямар давуу талтай болж байна гэхээр малчид өөрийнхөө хотонд байгаа малыг өөрийнхөө үйлдвэрт боловсруулад тэгээ өөрийнхөө үйлдвэрийн ажилтнаар Улаанбаатар хотод тэрийгээ заруулад орлогыг нь малчин одоо хоршооны эзэн үйлдвэрийн эзэн маань өөрөө авах боломжтой байгаа. Тэгээ мэдээж хэрэг өөрийнхөө үйлдвэрийн зардлыг бас хангуулж хэрэгтэй. Зардлаа хасна. Тэгээ үлдсэн ашиг болж байгаа. За тэгээ тооцоолоод үзэнгүүт за нэг сумын малчид нэг махнаас өмнө нэг 6 тэрбум төгрөг олдог байсан бол одоо өөрийн гэсэн үйлдвэртэй болсны дараа нэг 12 тэрбум төгрөг болж байгаа юм. За 12 тэрбум төгрөгнөөс 2 тэрбум нь яг үйлдвэрийн зардал, үйлдвэрийн ажилчид, үйлдвэр хариуцсан захирлын цалингийн зардалд яваад цаана 4-5 тэрбум төгрөг малчдын халаасанд үлдэх боломжтой. Энэ нь өөрөө малчин өрхийн жилдээ одоо мах зараад олдог байсан 10 сая төгрөгийг 20 болгодог ч юм уу ийм хэмжээний үнцийг авчирч байгаа юм. Ийм боломжтой ажлыг бас бид нар бол туршсан байна. За хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага дээр ер нь тогтмол явж байгаа бусад ажлууд гэвэл залуу бизнесийг дэмжих хөтөлбөр гэдэг бид нар бас байнга авч явж байдаг. Тэрвэл Английн одоогийн хааны санаачлагаар үүсгэн байгуулагдчихсэн дэлхийн нийтээр явагддаг юм хөтөлбөр байгаа. Тэрний юу вэ гэхээр ажил хайгч биш, ажил олгогч болё гэсэн үрээтэй. Залуучуудыг бизнес эрхлэгч болгох үрээтэй ийм хөтөлбөр.
Энийн хүрээнд бид нар одоо залуучуудыг гарааны бизнесээ яаж эхлүүлэх вэ? Бизнес санаагаа яаж олох вэ? Тэрийг яаж хөгжүүлэх вэ? Тэгээ санхүүжилт хөрөнгө оруулалт яаж татах вэ гэдэг энэ чиглэлээр сурвалж зөвлөгөө өгөөд явдаг байгаа. Дээрэс нь жижиг дунд бизнесүүдэд зориулсан менежментийн болон ажилтнуудыг хөгжүүлэх төлөвлөгөөний сургалтууд бол тогтмол явж байдаг ийм байгууллага байгаа. Тэгэхээр ер нь тухайн хөв хүн өөрийнхөө ашиг орлогыг нэмэгдүүлээ те улмаар ахуйн амьдралаа сайжруулъя гэх юм бол янз янзын гаргалгаа хувилбарууд байна шүү дээ те. Тэгэхээр компани гэдэг зүйл байгуулж болох юм байна. За уг бол хоршоонд нэгдэж болж байна. Уг бол нөхөрлөл байгуулдаг ч юм уу гэх янз янзын хувилбарууд байдаг. Тэгэхээр хоёулаа энэ хоршоо компани хоёрыг харьцуулаад үзвэл компани болон хоршооны хоорондын яг зарчмын ялгаа юун дээр оршиж байна вэ? Давуу талууд нь ямар байдаг вэ? За хоршоо компани хоёр яг Монгол улсын хуулийн этгээд аль алин тусдаа хуулийн этгээдийн тухай хуультай, хоршооны тухай хуульч гэдэг байгаа, компани тухай хуульч гэдэг байгаа. За аль алин нь бол олон хүмүүс хамтраад хөрөнгөө нийлүүлээд бизнес хийхэд зориулсан юм хуулийн этгээдийн хэлбэр. Өөрөөр хэлбэл 100 хүн нэг сая төгрөг нийлүүлэхээр 100 сая төгрөгийн бизнес байж болно. Тэнгүү 100 хүн бүгдээрээ хоршоор нэгдэх юм бол 100 хүнтэй хоршоо болно. Компаниор нэгдэх юм бол 100% зай эзэмшигчтэй компани болно. За тэгвэл хоршооны яг давуу тал нь юу вэ гэхээр нэгдүгээрт бол тухайн дээр оролцож байгаа бүх хүмүүс л эрх тэгш оролцоотой саналыг нэг хэрэгтэй байдаг. Компани дээр бол тухайн хүмүүс хөрөнгөнийхөө хэмжээнээс хамаарат саналыг өөр хэрэгтэй болчдөг. Хин ихээр их хувьцаа эзэмшиж байгаас хамаарат. Их хувьцаа эзэмшиж байгаа их дуу хоолойтой бусдыгаа одоо тоохгүй явах боломжтой байдаг бол хоршоон дээр бол ерөөсөө арчилсан зарчмаар явдгаар нэг давуу талтай. За нөгөө нэг давуу тал нь бол компани дээр яг тууз гэж байдагтай адилхан хоршоон дээр тэргүүлэгчгээ сонгочдөг. Тэрийгэ тодорхой давтамжтайгаар сонгоод өөрийгөө төлөөлөл ажиллаа хийх гэж болдог. Тэрнээс гадна хоршоон дээр хуулиар олгогдсон өөр нэг давуу тал нь одоо компани дотоод хяналттай төстэй тийм бүтцийг хоршооны хуулиар заавал байх ёстойг заагаад өгчдөг. Тэр нь хяналтын зөвлөл гэдэг. Тэр хүмүүс нь юу гэхтэй вэ? Хоршооныхоо тайлан болоос бүх юмыг хянаад хоршооны нөгөө дундын өмч хөрөнгө маань ил тод байна уу? Шамшигдуулалтын нэтэр байна уу гэдгийг хянах үүрэгтэй тийм хүмүүс тавьчихдаг байгаа. За дээрэс нь бол тогтмол бас хурлаа хийх хэрэгтэй. Хурлаараа ингээд дарга бүх хүмүүсээ хянах боломжтой байдгаараа давуу талтай. Өөр нэг давуу тал нь бол хоршооны гишүүн одоо хичнээн мөнгөтэй хүн байсан ч гэсэн хоршооныхоо нийт хөрөнгийн 15%-аас давсан хөрөнгө оруулалт хийхийг хориглолцдог юм. Тэгэхээр бол одоо нэг мөнгөтэй хүн орж ирээд тэр хоршоог хянах боломжийг нь хуулиар хаачихсан. Тэрийгээ тухайн хоршооны гишүүд өөрснөө мэдж явах юм бол боломжтой гэсэн үг. Ийм давуу талтай. Өөр нэг давуу тал нь бол хоршооны хуулиар олгогдсон өөр нэг боломж нь хоршоо ингээд нөгөө татвар төлж байгаа орлогоосоо татвар төлөхийн өмнөх орлогоосоо хоршооны хөгжлийн сан гэдэг гишүүдтэй зориулсан одоо юм хийх зорилгоор мөнгө авч үлдэж болдог. Одоо компани дээр бол одоо би ингээд хувьцаа эзэмшигчдийнхаа сайн сайхны төлөө зарцуулъя гэдэг мөнгө авч үлдэх юм бол болохгүй шүү дээ. Хоршоон дээр бол тийм боломжтой. Тэгэнгүүт тэр мөнгө ашиглаад хоршооныхоо нийгмийн асуудлыг шийдэх боломжтой байдаг. Малчтынхаа ч юм уу гишүүдийнхаа. За тэгэхээр яг энэ боломжийг ашиглаад жишээлбэл юу хийж болох вэ гэдгийг би нэг суман дээр бодож үзчихсэн л та. Тэрний юу гэхээр одоо хөдөө суманд бол нийгмийн асуудал гэвэл боловсрал байна, эрүүл мэнд байна. Боловсролын чанар хэцүү байна. Тэгээд хөдөө суманд гэхдээ яг ингээ очиод үзэнгүүт аягүй сайхан зориултын байртай. Манай сургуулиуд чинь өдөөний сургууль бол стандарт байртай шүү дээ. За тэгэнгүүт ингээ ороод үзэнгүүт хүүхдүүдийн тоон бол бас тоон дотроо хотын нөгөө 50 60 хүүхдтэй бодох юм бол 20 30 хүүхдтэй ингээ нормалны. Тэгээд энд одоо боловсролын чанар сайжрахад ерөөсөө ганц дутж байгаа юм бол багш байгаа байхгүй. Тэгэнгүүт хөдөө суманд чанартай багш байхын тулд яах вэ гэд бодонгууд магадгүй багшийн цалин нэмчмээр шүү дээ. За тэгэнгүүт жишээлбэл би ингэж мөрөөдөж байгаа юм л за ингээд хөдөө нэг сумын сургууль байна гэж бодъё. Сумын сургууль төгссөн хүүхэд шууд төгсөөд Улаанбаатар хотын хувийн сургууль төгссөн хүүхдэд адилхан боловсрол эзэмшиж гараад Харвард их сургууль суръя л да. Болно шүү дээ. Тэгэхийн тулд яах хэрэгтэй юм гэхээр тэр сум одоо сайн математикийн багштай, сайн англи хэлний багштай ч юм уу. За бүх багшаа биш юм аа 4-5 сайн багшийг хангалттай цалин өгөөд 5 жил байлгачихад хүүхдүүд ер нь айтайхан болчих шүү дээ. За тэгэнгүүт би түрүүн нэг хоршооны тухай жишээлбэл ярьж ирсэн. Нэг 10 тэрбум төгрөгийн одоо орлого олдог сумын 500 малчин нийлээд хоршоо байгуулад өөрийн гэсэн үйлдвэртэй болоод тэгээ үйлдвэрээрээ одоо жилийнхаа бүх борлуулалтыг махны борлуулалтыг, арьс ширний борлуулалтыг бүгдийг нь одоо хоршоогоор дамжуулж хийгээд за тэгээ тэндээс одоо change ч юм уу, худалдаач ч юм уу тэр хүмүүс алга болдог байсан. Тэр бүх ашгийг хоршоон дээр авч үлдээд за тэгээд суман дээр нэг хоршооны одоо үйлдвэр юмд ажилладаг хүмүүс бас нэг 50 60 хүн ажилтай болно. За дээрээс нь бол малчтад бол нэг 4-5 тэрбум төгрөгийн орлого үлдэж байгаа юм. За тэгээд тэр 4-5 тэрбум төгрөгнөөсөө малчид магадгүй 1 тэрбумын хоршооны хөгжлийн санд авч үлдээд тэндээсээ сумынхаа багш нарын цалин нэмж болж байгаа юм. Тэр тэргүү тэнд чинь сумын малчтын хүүхдүүд сурч байгаа шүү дээ. Тэгээд хоршоо өөрөө сумынхаа малчтын хүүхдүүдийг сайн сургасан багш нарын цалин нэмээд
Тэгээ тэр сумын сумынхаа сургуулийг өдөн татаа явуучих юм бол тэр суманд бол хамгийн сайн багш нар 5 жил ажиллахад 5 жилийн дараа тэр сумын хүүхдүүд төрөвчээсээ олон улсын хэмжээний боловсрол эзэмшээд эхлэх ийм боломжтой харагдаад байна. Тэгэхээр хоршооны давуу талыг би ингэж харж байгаа. Хоршоо байгуулад бид нар нийгмийн асуудлыг шийдэж болж байна. Дээрээс нь бид нар одоо ингэж шинэ хоршоо чинээлэг малчин гэж засаг төрөөс бас ярьж байна. Бас сайн байна тий. Тэгтээ энэ дээр малчид маань сандар сэрэмжтэй байх хэрэгтэй. Та нарын нэрийг ашиглаад одоо хуучин нөгөө та нарыг хүзүүн дээр чинь суудсан байсан нөгөө олон ченжүүд чинь эргээд энэ боломжийг ашиглчих вэ. Тэгэхгүй тул та нар эхлээд өөрснөө хоорондоо ярих хэрэгтэй. Үнэхээр бид нар хүүхдийнхээ боловсролыг сайжруулахын тулд яах ёстой? Эмнэлгийнхаа эмчийн цалинг нэмэхийн тулд яах ёстой? За өөрийнхөө олдог орлогыг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой? Ингээд энэ рүүгээ явахын тулд суман дээр байж болох хамгийн ашигтай бизнес нь махны бизнес ч юм уу байгаа. Тэгвэл тэр бизнесээ бүгдээр хамтраад хийя. За заавал тэрүүн төгрөгийн хөрөнгө оруулалтад том үйлдвэр өгөхгүй. Эхний ээлжинд бага мөнгөөр шийдэж болохоор харагдаж илээ. Тэгэж хийхийн тулд яг малчид, жинхэнэ малчид хоорондоо яриад тэгээд учир зүгөө олохгүй бол хөгжлийн шийдэл дээр уулзаж холбогдож болно. Тэгээд бид нар та нарт бүх арга замыг чинь бол заагаад өгч болно. За тэгээд хоршоо байхын нэг давуу тал нь бол хоршоо байх юм бол тэр гишүүдтэй ногдол ашиг тараадаг байх хэрэгтэй. Гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлдэг байх хэрэгтэй. Гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх хоёр арга зам байна. Нэг нь бол тэр хүний одоо өмнө нь зарж ирсэн мах сүнээс нолборыг өмнө нь зардаг байснаас илүү өндөр үнээр зарж өгөх. Нөгөөх нь бол ямар нэг бизнесийн үйл ажиллагаа хийгээд тэндээс олсон орлогоо тэр гишүүдтэй хуваарлах гэдэг ийм хоёр ажлыг хийж явах юм бол жинхэнэ хоршоо. Тийм одоо хэзээ ч ногдол ашиг тарааж байгаагүй тийм хоршоонууд бол хоршооны нэр барьсан юу юм гэдэггүй компани гэж магадгүй тийм юм явж байна гэсэн. Тийм учраас бид нар бол энэ хоршоог нэлээд дэмжиж ажиллах сонирхолтой байгаа. Тэгэхээр өөр нь малчтын хувьд хоршоо байгуулад үйлдвэр байгуулалт чинь бизнесийн үйл ажиллагаа явуулъя гэж бодож та. Тэгэхээр чи мэдээж одоо үйлдвэр байгууллаа гэж тэгт чинь тэн чин тодорхой хэмжээний мэрэгжлийн гэх юм уу хүн байх хэрэгтэй болно шүү дээ. Тэр үйлдвэрийн төслийг боловсруулах хэрэгтэй болон дараа нь тэр үйлдвэрээ удирдаад авч авах мэдлэг ур чадвар хэрэгтэй болно. Тэгэхээр манай малчт маань яг тийм ур чадвар юу нэр байгаа вэ? Тэгэхээр хэрвээ тэнийг байхгүй гэх юм бол хаанаас яаж нөхөх боломжтой вэ? За тэгэхээр яг нөгөө бас нэг юм наад чи яг малчтад бол тулгардаг асуудал байгаа. Малчид хэрвээ ингээд хоршоо болчлоо, магадгүй ингээд малчин болгон сая төгрөг гаргаад 100 малчин бид нар 100 саятай болчлоо. Энэгээр юу хийх вэ гэдэг. Тэгээд 100 малчин дотор чи яг бизнес аваа явуучих хүн байдаггүй. Ийм асуудал тулгардаг. Энэ тохиолдолд ер нь бол олон улсын жишг нь яадаг вэ гэхээр хоршоод маань мэрэгжлийн хүмүүсийг ажилд авдаг. Тэргээр цалинжуулна гэсэн үг тийм гэрээ байгуулаад. Цалин өгөөд одоо гүйцэтгэх захирал ажилд авна, гүйцэтгэх захирлын баг эсвэл ажилд авна. Тэгээд тэднээр ажиллаа хийлэгдэг. Эсвэл ингээ богино хугацаанд бол зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг хөлсөлж аваад бизнесийн төсөл төлөвлөгөө юм хийлгэж аваад дараа нь тэр бизнесээ эхлэнгүүт тэр бизнес дээр дахиад мэрэгжлийн хүмүүс ажилд аваад цалингийн өгөөд ингээ явна гэсэн үг. Одоо ингээд магадгүй 5,000 хүнтэй сумаас танай суманд төрж өссөн тэгээд нэг аав ээж нь хулгай хөдөл хийдэггүй байсан. Тэ шулуун шудрах хүн байж болно үстэй. Тэгээд хотод магадгүй ямар нэг ажил төрөл хийдэг те. Тэр хүмүүсийг одоо дуудах хэрэгтэй гэсэн. Та одоо боловсрол эзэмшлээ те. Нутаг орондоо ирээч те. Нутаг орондоо ирээд нэг хоршоог ингээд удирдаад яваач те. Нэг компанид маркетинг менежер хийдэг бол буцаж ирээд энэ манай сумынхаа хоршооны сахирал болоод яваач гэсэн ийм байдлаар мэрэгжлийн хүмүүстэй. Тэгээд тэр 5,000 хүнтэй сумаас нэг мэрэгсэн нябо болцсон нэг хүн олдох байлгүй тий. Тэр хүнээр хоршооныхоо нэгтлэн хийлгэх хэрэгтэй гэсэн үг. Ингээд мэрэгжлийн хүмүүсийг ажилуулад тэр ажил бизнесийг хийлгэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө хөрөнгөө цуглуулад хөрөнгийн эзэн байх. Тэр хөрөнгө цугласны дараа тэр хөрөнгийг ашиглаад бизнес хийх, тэр бизнесийг удирдах мэрэгжлийн хүмүүс байх гэдэг ийм нэг компани засаглал менежментийн хоёр тусдаа зүйлийг хоршооны хүмүүс маань ойлгоод ер нь бол та нар яг нөгөө эзний хуваар хүмүүсийг ингээд ажилд аваад ажилуулаас урчнаа л гэсэн. Одоо ер нь бол малчтад ойлгомжтойгоор хэлэхэд бол туслах малчин ажилд аваад ажил хийлгдэг шүү дээ. Тэрнтэй адилхан хоршоон дээрээ хүн ажилд аваад ажил хийлгэж сурах хэрэгтэй л байна гэсэн. Тэгээ малчин маань өөрөө тэр мал маллахтаа л малчин бол тийм малчин бол малаа маллаад явж байна. Тэгээ хоршоондоо жилдээ нөгөө зардаг 100 хоноо хоршоогоор дамжуулж зарна. Тэгвэл хүн ажилд авчаад тэр хүнтэй чи энэ 100 хоныг бол өмнө нь би нэг 100 мянгаар зардаг ус одоо чи нэг 150 мянгаар зарж өгөх хэрэгтэй. Тэгээ бид нарт ингээд жилийн турш ажиллаад тэр бүм төгрөгийн ногдол ашиг тарааж чадах юм бол чи өөрөө 50 саяыг аваарай. Тэ 50 сая төгрөгийн цалин бол сайн шүү дээ, тэ. 2 тэрбумыг тарааж чадах юм бол чи өөрөө 100 саяыг аваарай гэд. Ингээд гэрээ байгуулчихна гэсэн үг тийм. Үр дүнгээд тэгээд тэрнийгээ биелүүлэх бол цалингаас нь юу ажлаас нь халж. Тий, ажлаас нь халж. Тэгэл гүйц захирал тий. Гүйц захирал ажлуулж сурах хэрэгтэй л гэсэн. Одоо бол малчид бол эзэн болоод тэгээд одоо хотод компани эздүүд яаж гүйц захирал ажиллуулж байна? Яг тэрнтэй адилхан одоо гүйц захирал ажиллуулад
ажил хийх хэвээр. Тэгээ тэр хүний хийх ажил айгүй тодорхой байгаа байхгүй. Ерөөсөө нэг малчин 100% зарж байна. Тэгээ тэрийг одоо 100 мянгаар зарж байна. За 100 малчин нийлэхээр 100000 зарж байна. Тэгээ энийг чи нэг хоног 150 мянгаар зарж өгөх хэвээр. Тэгээ олсон ашигнаасаа зардлаа хасаад гарсан ашигнаасаа өөрөө чи 5-10% ингээд цалин урамшууллаа авна. Бусдын бид нарт хуваарлна. Хуваарлж чадахгүй ч ажиллаа муу гэсэн учраас дараа жил байж хаална тий. Ажлаа сайн хийж ивэл дараа жил гэрээгээ сунгар гэдэг ийм юмыг малчид хийх боломжтой л гэсэн. Тэгэхээр уул нь бол айгу тийм эрсэл багтай тэг хувилбар штэ тий. Заавал одоо нөгөө 100 малчин нийлсэн байл дахиад заавал нэгнээсээ дарга цонгохгүй бол байх шаардлага байхгүй тий. Тэр нь чаддаг ч уу чаддгүй. Тэгэхээр мэржлийн хүнээ аваад гэрээгээ байгуулаад за чинь яг тэдийг зараарай, тэдэн төрөний ашиг надад өгөөрэй. Чадахгүй болчихно гэрээгээ цуцлаа. Тий. Тэгээ гүйц захирал ажилуулгатай холбоотой бид нар бас яг хоршооны гүйц захирлыг ажилуулдаг ийм журам, гүйц захиралтай байгуулдаг гэрээ. Тэгээ гүйц захирлын үйл ажиллагааны ажлын байрны тодорхойлт энэ төргээ тим юмыг бас бид нар бол хийгээд өгч болно. Өмнө нь бол бид нар нөгөө бест хөтөлбөрийн компани цэцэглийг сайжруулах ажлын хүрээнд компани эздэд бас захиралтай болооч. Захиралтай болвол захирлаа одоо ямар дүрм журмаар ажилуулдаг юм бэ гэдэг ингээд ажиллаж байсан туршлага байгаа. Тэгээ тэн дээр бас боловсруулж байсан дүрм журмынхаа туршлагыг хоршоороо хөрвүүлээд явах боломжтой байна. Ингээд нэрээ хөгжлийн шийдэл маань яг хэдэн хоршоо байгуулахад зөвлөхөөр ажилласан тийм туршлагатай байлээ. За өнгөрсөн хугацаанд бид нар яг том жижиг янз янзын нэг 100-аад хоршоон дээр бол ажилласан байгаа. Тэгэхээр бас нэлээд ариун туршлагатай байх нь. Хоршоо байгуулах, хоршооны хурал дээр яг үнэ хэрэг дээр юу болдог вэ гэдгийг бол нэлээд сайн мэднэ. Гэхдээ их онцлогтой байд юм билээ. Яг нөгөө жишээлбэл нөгөө малчтын маань одоо энгийн ард иргэдийн маань мэдээлэл муутай байдлын далимдуулаад тодорхой нөгөө тухайн сумын одоо хуучин нөлөөтэй байсан хүмүүс ч юм уу тэд нар бас ингээд өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлээд нөгөө дүрм журмыг өөрчилчих, өөрснөө яаж хийж байгаа дарга нь болчих энэ төр. Эсвэл тэдний нөгөө цуглуулсан мөнгөний өөрийнхөө хувийн бизнест ашиглах гайд байдаг ч юм уу. Иймэрхүү зовлонтой юмнууд их гардаг. Тэгээ тэр болгоноос сэргийлэхийн тулд бид нар яг нэг энэ заалтыг яг энэ чигээр нь байвал зүгээр шүү гэсэн ийм өөрийн гэсэн одоо дүрмийн хувилбар хүртэл бид нар байдаг. Тэгээ одоо цаашдаа бол бид нар хоршоодтой ажиллах юм ер нь бол яг энэ заалтуудыг та нар өөрчлөхгүйгээр ажиллана гэвэл бид нар ажиллая. Тэгэхгүй бол ингээд нэг газар очиод яг ийм гоё концепц байна гэж яриад хүмүүсийг бөөгнөлөө өгдөг. Тэгээд одоо миний ярьсан гоё юмыг сонсоод 100 нэгтчихлээ шүү дээ. Гэтэл тэр дундаас нь нэг нь ашиг сонирхлын зурчил гаргаад миний санал болгосон дүрмийг өөрчлөөд нөгөө хүмүүсээ буруу ашиглаа явуучих юм бол онцгүй байгаа учраас ер нь цаашдаа бол бид нар яг ийм байвал малчдч ашигтай байгаамаа. Тэгэхээр энэ заалтыг битгий өөрчлөөрэй гэсэн юм тодорхой хатуу заалтуудтай гэрээтэй энэ төр ажиллах хэрэгтэй байна гэж ойлгосон. Бас өмнөх хугацаанд бас хаширсан туршлагууд бас зөндөө байна. Тэр туршлагууд чинь одоо хамгийн чухал шүү дээ тий. Алдаанаас хүн сурах хэрэгтэй. Тэгээд шинээр хашаа байгуулж байгаа хүмүүс бас заавал алдаад ах шаардлага байхгүй. Тийм мэрэгжлийн алдаад үдцсэн тэрнээсээ сургамжаа авсан ийм зөвлөх байгууллагатай харьцаа тэднээс зөвлөгөө аваад явах юм бол илүү хурдан хугацаанд хөл дээрээ тогтоод тий ашиг орлогож гэсэн хурдан хугацаанд нэмэгдүүлээд явах юм боломж гарах юм байна. За тэгээд түрүүн бас та өөрөө ярьжсэн за хоршоо бол гişүүдээ хувь нийлүүлсэн хөрөнгө явал гişүүдээ нэмэл өргөжөөлт хэлээд авах бүрэн боломжтой тий хичнээн гişүүнтэй болсон гişүүний тавал дээшээвэл хязгааргүй тий Ямиг яаж төв гişүүнчлээс гарыг ивэл их төвхтэй юу? Гайгүй. Ер нь бол гайгүй. Тухайн оруулсан хувь хөрөнгө аваад гарах нь бол бас нээлттэй байдаг. Бас нээлттэй. Орчны гişүүдийн хурлаараа тогтоол журмаа гаргаад улсын бүртгүүлэл гараа явуулна. Гэхдээ хоршооноос ашиг одоо үр шим авъя гэх юм бол заавал гişүүн байх хэрэгтэй. Тэ гişүүдээ үйлчилдэг. Тий, ер нь бол гişүүдийнхаа төлөө ажилдаг юм. Яг хоршооны гişүүн байна гэдэг нь тухайн хоршоонд тэр ямар нэг бизнесийг хийхэд нь шаардлагатай хөрөнгөд хувь нэмэр оруулж байгаа. А дээрэс нь тухайн хоршоонд магадгүй түүхий эдээ нийлүүлэх ч юм уу эсвэл тухайн хоршооноос хөдөлთა авалт хийх үүрэг хүлээж байгаа. Тэгснээрээ тэр хоршооны үйл ажиллагаа илүү тогтвортой явдаг. Тэгээд дараа нь тэр нөгөө ажил хөдөлмөр хийж өгсөн эсвэл одоо хөдөлთა авалт хийсэн эсвэл түүхийд нийлүүлсэн эсвэл хөрөнгө нийлүүлсэн гэсэн ийм оролцооныхоо хэлбэрээс хамаарат тухайн одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж хоршоогоо идэвхтэй дэмжсэн гишүүн илүү ногдол ашиг авах боломжтой ийм байдаг. Тэгээд маш чухал одоо нэг юмыг сануулхад хэрвээ жинхэнэ хоршоол гэж байх юм бол гişүүдтэй ногдол орлого тараадаг л байх хэрэгтэй. Гişүүдийнхээ орлогыг нэмэгдүүлдэг л байх хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ хоршоо. А тийм биш байвал тэр бол жинхэнэ хоршоо биш. Тэр одоо хоршооны эсвэл бизнес нь ашиггүй байна. Ашиггүй бизнес рүү л хоршоо бас орох хэрэггүй. За ашигтай бизнес байгаад тэндээсээ ашигаа гişүүдтэй өгөхгүй байвал тэнд нэг л юм буруу байна. Тэгэхээр тэр хоршоо биш болчихжээ гэсэн үг тийм. Нэг эзний юм болцсон байна гэсэн үг юм шүү дээ. За
Тэгэхээр хошооны хувьд за тухайн гишүүндээ одоо шууд ашиг орлогын хувьд нэмэгдүүлэх юм эерэг нөлөөтэйгээс гадна нийгмийн хувьд бас нөлөө байж болох юм гэдээ бид хоёр түрүүн ярьсан шүү дээ. Жишээ нь одоо сургуультай багш үгүй бол эмч чадварлаг хүн авъя гэх юм бол тэр хүмүүсээ бид нар хошоондоо гишүүн болгоод цалин мөнгөний нэмэгдүүлээд явах боломжтой байх юм байна. Өөр байгаль орчин талдаа нөлөө байх болов уу? Байгаль орчин талдаа жишээлбэл хөдөөний сумд одоо малын тоо яагаад өсөд байна гэхэлэр нөгөө малын чон гаралтай түүхэн хэд мань хямдхан байгаа учраас олон малтай байж амжиргаанд нь хүрч байгаа байхгүй. Тийм учраас өсөхийн төлөө явж байна. За хэрвээ ингээд суман дээр нэг үйлдвэр байгуулагдаа үйлдвэрт бас нэг хэдэн хүн ажилтай болчихвол бас нэг хэдэн мал малж яснаас үйлдвэрт ажиллаж хийгээд ороод ирнэ. Нөгөө бэлчээрийн даац юм маань багасна. Дээрэс нь малчин хүн ингээд өмнө нь 1000 малнаас олдог байсан орлогыг 500 малнаас олдог болчих юм бол бас заавал шунаад байх малчин байна уугүй тий. Зарим нь бол ашгүй 500 малаа маллаад амьдрал төрж байна. Цөөрүүлж болж байна. Өөр нэг сонин үр дүн юу гарч ийн гэхээр ингээд хөдөө явангууд айлын гадаа хотонд ингээд нэг үнснийх нь хажууд нэг сэв совоолоотой байдаг тий. Хогон дээгүүр нь толгой шир байж идэг. Тэгээ тэд нар маань өөрснөө ингээд нэг дур бөөгнөрөөд ирэнгүүт зүгээр ингээд хайжсэн сэвсэн ихэд нэг сум нь 3-405 бордоо болоод гараад ирэх жишээтэй. Зүгээр ингээд хайжсэн нөгөө ширнүүд чинь бас 2-300 сая төгрөгийн үнэтэй стүүжин болчих жишээтэй. Нөгөө яс маань ингээд нийлүүлээ үйлдвэрт аваачаад ушаачингууд бас нэг 100-200 сая төгрөгийн орлого болчих. Тэнгүүд ингээд хуучаа ингээд хот хотондоо нэдлага хийгээд ингээд замраагүй байсан юм маань нэг дөр ороод ирэхээр маш их хэмжээний хог хаягдл өөрөө шууд мөнгө болж хувирж байгаа. Нэг давуу тал. Нөгөө тал нь малчид цөөхөн малаас илүү өндөр орлого олвол бэлчээрийн даац юмаа бууруулах боломжтой. Малчид зохион байгуулалтанд орсноороо магадгүй нөгөө бэлчээрийн хуваарлалт юм хүмүүс бас сайжрах магадлалтай. Ийм байгаль орчны эерэг нөлөөнүүд гарч байгаа. Дээрээс нь бүр одоо нарийн ярих юм бол хуучин ингээд одоо малыг амьдаар начаад аймгийн төв ордог, хот ордог байсан байгаа. Тэгэнгүүт 500 хил ачаад хот руу давхихад хэдийн хэмжээний нүүрс хүчлийг ялгарх уу, хэдийн хэмжээний төр шатхуун зарцуулах уу тусдаа яваад байвал тэгэнгүүт тэрийг ингээд бүгдийг жижиглээд нэгтруулаад хөлдөөгөөд пакетлаад ингээд ачаа явангууд хамгийн багадаа 2 дахин бага бензин шатхуун зарцуулах боломжтой. Бараг бид нар нөгөө тэр өдөөчмөн салбарт одоо хотын хэрэглэгчний гар дээр байгаа махан дээр шингэжсэн нөгөө бензин шатхууны зардалч хүртэл ямар тэмдэгдэх боломжтой. Ийм байгаль орчны үед маш том эерэг нөлөөтэй харагдаж байна. Тэгэхээр манай Монгол улсын үед бид нар бол уламжлалт хөдөө аж ахуйн орн байгаа. Тэгээ энэ хөдөө аж ахуйн салбар маань одоо хөгжлийнхаа дараагийн шатанд гарах зайлшгүй шаардлагатай болчиход байгаа. Эдийн засгийн хувьд ч байгаль орчны дороотлын хувьд ч тийм. Бид нар одоо энэ жил хичнээн сая мал алдлаа тийм. Зуднаас болоод. Тэгэхээр одоо бид хэд дараагийн шатанд гарч болох нэг хувилбар нь юу байх вэ гэхээр ялтаж байхгүй хошоо гэдэг нэг юм хувилбар байна. Тэгээ энэ хошоо байгуулсан ямар давуу талтай байх ер нь үнийг хэрхэн одоо хошоогоо амжилттай явуулах юм. Тэгээ хошоо бий болгоснороо та хувь хүнийхээ хувьд ашиг орлого нэмэхээс гадна байгаль орчиндөө болон нийгэмдээ ямар эерэг нөлөө бий болгож болох талаар өнөөдрийнхээ энэ нэвтрүүлгээр дугаараар бид нар ярилцлаа. Тэгээ бидний урилгыг хүлээж авсан амар минь захирал танд маш их баярлалаа. Хэрвээ бас нэг юм хэлэхэд хошоо байгуулах гээд яах ёстойгоо мэдэхгүй байх юм бол хөгжлийн шийдэл бас очиод зөвлөгөө аваад тусламж аваад явах бүрэн боломжтой байх юм байна. За тэгээд манай өнөөдрийн дугаар маань сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Та бүхэн хошооны талаар сонирхолтой мэдээлэлүүд олж авсан баха. Secret to Success манай подкастыг YouTube channel болон Facebook хуудасаар subscribe хийгээд хийх бүрэн боломжтойгоо доор хаягаар ороод биднийг дагаарай. Баярлалаа.